хамарны гэмтлийн урт хугацаанд гарч ирэх зүйл бол зүрхний шигдээс. Одоо мэргэжлийн сагсан бөмбөгийн лиг болох NBA-д одоо 3 тэгээс одоо хожигдож яваад 3 тэгээр хожигдож яваад 4 дараасан хожлыг авч одоо дараагийн шат руу эсвэл одоо төрүүлсэн тийм тохиолдол нэгч байдаггүй юм байна guys. Би яг нэг нүгөө хэлэхэд бол хасын хөлгүүдийн хажууд л арай жоохон сул байж магадгүй гэж би бол одоо хувьдаа жоохон дүгнэлт хийгээд Монголын хөгжөөнд дэмжиж та бүхэнд бүгдэнд нь баяр хүргэе. Би дүүхэн бол бас азтай яг нэг юм ховор тохиолдлын эзэд боллоо шүү guys. Hey what up за Freetink-ийн үзэгчдээ бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр бол одоо бас бид бүхэн нилээн их ярих сэдвтэй ийм дугаар бол орно гэж би бол одоо хувьдаа бодож байна. За өнөөдрийн дугаараар хэдүүлээ мэдээж одоо бас тоглолтын тухай бол ярина. Гэхдээ өнөөдрийн тоглолтын одоо маш онцлогтой зүйл бол энэ бол түүх бичигдсэн юм тоглолт байгаа. Тэгээ Монголын түүхэнд зогсохгүй одоо бас дэлхийн түүхэнд одоо яригдах хэмжээний иймэрхүү түүхийг бол бичсэн тоглолт бол болж байгаа. За тэгээд тоглолттой холбоотой за дараагийн финалийн тоглолттой холбоотой юмнуудыг хэдүүлээ ярих гэж бодож байна. За дэлхийн түүхэнд болж исэн болоогүй яасан тиймэрхүү сонирхолтой фактуудыг ярих гэж бодож байна. Тэгээ өнөөдрийн бичлэгтээ хамт байгаарай. Лайк and subscribe бити мартаарай. Тэгээд өнөөдрийн бичлэг рүү орцгоё. Let's go. За Монголын үндэсний дээд лигийн 2024-оос 2025 оны улирлын одоо хагас шатны финалийн тоглолтууд бол үнэхээр бүр галзуу болж байна. За тэгээд каструудын бас хэлж байгаагаар сүүлийн ер нь 15 жилийн хугацаанд Монголын одоо энэ сагсан бөмбөгийн одоо түүхэнд бол ингэж хоёр талдаа одоо плей-оффын хоёр одоо тоглолт бол хоёулаа ингэж 7 тоглолтоор дууссан тохиолдол бол ер нь маш ховроо гэж ингэж хэлж байлээ. За тэгээ өчигдрийн тоглолтод бол одоо бишрэл металл одоо 4 дараалсан хожлыг авч одоо түүх бичиж одоо финал руу бол гарч ирж байна. За энэхүү түүхийн талаар бол хэдүүлээ байж байгаад ярилцъя гэж бодлоо. За одоо ингэж хэдүүлээ ямар ч байсан өнөөдрийнхөө одоо тоглолтын талаарх мэдээлэл рүү орцгоё доо. За Монголын үндэсний дээд лигийн 2024-оос 2025 оны улирлын одоо хагас шатны финалийн тоглолтууд бол үнэхээр бүр галзуу болж байна. За тэгээд каструудын бас хэлж байгаагаар сүүлийн ер нь 15 жилийн хугацаанд Монголын одоо энэ сагсан бөмбөгийн одоо түүхэнд бол ингэж хоёр талдаа одоо плей-оффын хоёр одоо тоглолт бол хоёулаа ингэж 7 тоглолтоор дууссан тохиолдол бол ер нь маш ховроо гэж ингэж хэлж байлээ. За тэгээ өчигдрийн тоглолтод бол одоо бишрэл металл одоо 4 дараалсан хожлыг авч одоо түүх бичиж одоо финал руу бол гарч ирж байна. За энэхүү түүхийн талаар бол хэдүүлээ байж байгаад ярилцъя гэж бодлоо. За одоо ингэж хэдүүлээ ямар ч байсан өнөөдрийнхөө одоо тоглолтын талаарх мэдээлэл рүү орцгоё доо. За уламжлалын дагуу бид бүхэн бас одоо үндэсний дээд лигийн Facebook хуудаснаас бол одоо тоглолт бүрийн дараа гарч ирдэг аль биесны статистик мэдээллийг бол харж байгаад ярилцдаг. За бишрэлт металлс 67 оноо бол авч одоо цувралын 7 тоглолтод бол хоцсон байгаа. Тэгээд ер нь бол SGFC-ийн бол нэг тийм онооны зөрүү мөрөө бол ерөөсө холмол байсангүй. Айл баг нь бол тэргүүллийг аваад дээр доор ороод явсан. Яг л нөгөө сэлэн боднос халсын хүлгүүд гэдэг шиг тийм тоглолтыг бол одоо үзлээ. За харьцангуй бас өчигдрийн тоглолтыг харахад бол нэлээд тийм эмх замбраагүй тоглолтууд бол нэлээд харагдаж байлаа хоёр багаас. Ялангуяа SGFC-с. За тэгээд бас дундуур нь одоо ингээд шуугаад одоо хүртэл одоо сошиал медиагаар шуугж байгаа асуудлууд бол байна. За тэрийг хэдүүлээ одоо шүүгч нартай холбогдож байгаа. Янз бүрийн тиймэрхүү асуудлууд бол байна. За эхлээд хэдүүлээ статистик харчи. За 10 оноос дээшээ орсон 10 оноос дээшээ одоо оноо авсан тоглогчид одоо бишрэл медаль дээр хэд байна гэсэн 3 тоглогч байна. За мэдээж одоо Wesley 26 оноо авч бага болон одоо бусад бүх одоо тоглогчдыг бол оноо авалтаар бол тэргүүлсэн байж. Нэг сонирхолтой үзүүлэлт нь бол 7 ребаундыг бол авсан байгаа байхгүй. Wesley бол тэгэхээр будтай талбайд те бас нэлээд идэвхтэй байна гэдгийг бол эндээс харж болно. За харин ассистаараа бол нэгэн ассист хийсэн. Тэгэхээр ер нь бол оноо л их авч ийн гэсэн үг. Сүүлийн тоглолтууд хоёр тоглолтод бол ер нь бол
нэлээд өндөр оноонуудыг бол аваад байна. За энэ цувралын турш бол 27 оног бол дундчилж байгаа юм байлээ Wesley. Тэгэхээр ч юм бол тэр бол галзуу үзүүлэлт. За араас нь бол Ууган Баяр өчигдрийн тоглолтоо одоо X Factor гэж хэлэхэд бол буруудахгүй те. За Ууган Баярын статистик хэдүүлээ эндээс харчин. За 17 оноо 6 самбар 6 ассист гэх мэтчлэн юм үзүүлэлтийг бол хийсэн байна. За тэр үүр нөлөө нь бол 23 гэм шиг байна те. За араас нь бол 13 оноо авсан Devon Scott гэж. Devon Scott-ийн хувьд бол маш бие сайтай, ийм зузаан тийм бэк залуу байгаа байхгүй. За түүний өрсөлдөгч бол одоо SG Apps-с одоо 11 оноо авсан байна. Akot Deng гэж. Тэгээд энэ Akot бол бас маш өндөр нуруулаг тоглож байгаа. Тэгээд гимн одоо жоохон нөгөө масс жоохон багтай учраас яалтч Скоттод бол бас ингээд биеийн хүчээр бол яалтч доор нь ороод байлээ. Тэгээд хэцүү байл. За Скотт энэ Дэн хоёрын ерөнхийдөө нэг тийм тоглолтын стайлыг хооронд ярих юм бол Скотт бол харьцангуй одоо нэг тийм биеийн хүчний те доошо орохоос ерөөсөө имэхгүй байгаа. Харин Акут бол яг ингээд яг доор бодтой талбай дээр ороод ирэхээр ингээд одоо хашаад те ингээд нэг биеэрээ орчих гэхээр дийлэхгүй байгаа. Тэгээд яг эргэж хараад одоо Новицки стил ч юм уу те ер нь хин бэдийн яг ингээд хоошоо степ бэк хийж шидэд байгаа. Тэгээд тэр нь бол тийм амжилттай ч ер нь болохгүй байсан. За тэгээд 11 оноогоо бол ер нь баг 3 дугаар үеийн төгсөл 4 дугаар үед л ер нь бүгд ингэ авсан да. Одоо Акотын хувьд бол. За ингээд 10 онооноос дээш авсан одоо оноо авсан тоглогчдын нэг бол Акот одоо юунаас SGFS байна. За дараагийн 10 оноос дээш авсан тоглогч бол одоо Тулуй 16 оноо. Гэхдээ Тулуйгийн 16 оноо бол энэс ч илүү байх боломжтой байсан. За энэ бол ямар нэг одоо тийм бас тухайн яг тоглолтыг яг үзээ сууж хахад бол юу болчихваа, яачваа, ийчвэ ч одоо ямар сонин энэ одоо юу алдаа болгоо явчихваа гэх. Тэгээ хоёр дахь техникийн алдаа авсан тэр үеийг одоо ярьж байна. Тэгэхээр тэр хоёр дахь техникийн алдаа авдаг тоглолтыг бол бас яг тухайн моментод бол бас гайхахаар л хэмжээний байсан. Тэгэхдээ яг нөгөө нэг ингээд тоглолтын дараагаар энэ тэндээс ингээд медиа те бичлэгнүүд ингээ орж ирээд ямар нэг шалтгаан малтгааныг харахад бол яг миний зүгээс одоо юу гэж харж байна вэ гэхээр шүүгчдийн гаргасан шийдвэр ер нь зөв байсан байна л гэж би харж байгаа. За тэрийг бол хэдүүлээ удахгүй бичлэгээр үзнэ ер нь бол те ер нь бол бас нэг яг ямар нэгэн байдлаар бол тэр үнний ортой тэмцлэг бол байгаа. За араас нь мэдээж MVP үлзий орших. За үлзий орших бол өнөөдөр өчтөрийн тоглолт нь бол 18 оноо авсан байна. Тэгээд чөлөө чидэлтэй бол 3-аас 1 л хийсэн. За энэ чөлөө чидэлтийг та бүхэн санаж байгаа бол онооны харьцаа 5 онооны зөрүүтэй байсан. Хэрвээ үлзий оршихын 3 шидэлтэй гурвуулгыг хийсэн бол зөвхөн нэг одоо довтлогоо буюу 2 онооны зөрүүг үүсгэх ийм боломж бол байсан байгаа. Тэгээд өөрөө бол нэлээд сандарч ирсэн ингээл ингээ амьсгаагаа аваад нүдэ анаал тэгэл шидсэн эхний 2 шидэлтийн хоёулыг нь алдсан. За 3 дахь дээр нь бол оруулсан. За тэгэхээр энэ 3 чөлөө шидэлт бол одоо бас ер нь бол маш хэцүү одоо тийм бага одоо яалтч нөгөө лидер хүн чинь бага чирхээс өр арга байхгүй тийм моментод бол авсан юм 3 чөлөө шидэлт бол байгаа. Гэхдээ яалтчуд одоо нөгөө хүлэн бүгдээр ч гэсэн те хамгийн одоо Батарны гол хийдэг тийм довтлогч нар л ер нь мундаг тоглогч нар л ер нь бол пенальтын цохилтыг алддаг штеп. Яг тэрнтэй адилхан өчтөрийн хувьд бол бас үлзий оршихын хувьд бол ер нь бол фри троу дээр маш их одоо төвлөрөл хитрхи их бас яачудаа өөртөө бас жоохон прешэр өгч үүдэ гэж бас анзаарчихсан. Тэгтээ яг хав тэг яалтчгүй одоо тэгээд бас чөлөө чидэлт бол багаараа л ер нь муу байлаа. За бид хүн чөлөө чидэлтийн хувийг бол харж болно. За 66.7% одоо бишрэлт металлаас бол хийсэн. Тэгээд 18-аас 12 шийдсэн. Тэгэхээр 6 одоо тий оноог бол шууд цэвэр алдсан. Ер нь бол 3 шидэд нэг нь бол батаар алдаж байна л гэсэн үг байхгүй. За харин нөгөө талд 19-оос одоо 11 шидсэн. Тэгээд 57.9% та. Тэгэхээр 8 оноог бол одоо ингээд чөлөө шидэлтээс алдсан байна гэсэн үг. Тэгээ энэ хүү 8 оноог зүгээр ингээд харьцуулаад харахад за бишрэлт металл болон SGFS-ийн зурлалын 7 тоглолтын зөрүү нь ерөөсө 6 оноо байхгүй. Тэгээ зүгээр л ингээд амар төгс чөлөө шидэлтийг бодоход ингээд 8 оноо авсан бол тэг ингээд 6 оноо нөхөх хэмжээний гих мэтчлэн иймэрхүү. Гэхдээ зөвхөн SGFS ерөөсөө чөлөө шидэлт муу байсангүй адилхан 2 баг хоёулаа л чөлөө шидэлтэн дээр бол одоо нэлээ муу байлаа. За тэгээд тоглолтын хувьд бол одоо өчтөрийн тоглолт, уржигдрийн тоглолт, ер нь сүүлийн бишрэлт металлын тоглолтуудыг авч гарсан хүн бол яалтчгүй Byron Wesley.
За энэ залуу бол үнэхээр бас л нэрэ довтлчин шидчихэн орчин нэг яавал яачин те бөмбөг аваад авчин. За одоо ингээд та бүхэн харах юм бол те тэр Devon Scott болон Byron Wesley хоёрын ребаундын хэмжээг хардаа 5-7 гэж аахгүй. Төвийн тоглогч нь 5 бөмбөг авцсан. Тэгтэл одоо те Byron Wesley 7 самбар авцсан гэх жишээний ингэ явж байгаа хгүй. Тэгснэ ассистийг хардаа. Devon Scott нь одоо те 3 ассист хийсэн. Тэгсэн чинь Byron Wesley бол 1 ассист хийсэн. Ерөөсөө өөрөө л оноо авъя л гэж тоглосон баг. Тэгээ магадгүй энэ нь одоо бас зөвч шийдвэр байсан байж болох юм. За тоглолтын хувьд нэг иймэрхүү байлаа. За би түрүү нөгөө хэлсэн тулуугийн асуудал яагаад тиймэрхүү ер нь бол техник юу болсон бэ гэхээр за яг одоо харагдаж байгаа бишрт металлын 18 дугаартай залуу мөнх чөдрийн мөнх чөдөр дээр гарсан алдаа гэж үлээсэн байгаа. Тэгээд яг тухайн тоглолт явж байх мөчөд бол ингээд SGF-ийн самбраас бөмбөг аваад буухад ингээд шүглүүлсэн. За тэг шүглүүлэхэд бишрт металл дээр алдаа заслаа гэж бодсон чинь одоо тулуй бөмбөг аваад буухад тулуйд юу яцсан байгаа байхгүй алдаа өгсөн. Тэгээ ингээ юу болов яаваа вэ гэхэд яг тухайн мөчөд бол ингээд нэг тийм сүртэй алдаа малдаа байгаагүй. Бас л нөгөө шүүгчдийн асуудал байна даа л гэж бодсон. За харин яг тэр алдаа юу болсон бэ гэхээр ингээд бөмбөг авахдаа тохоогоор хамарлуун юм уу цогцсон юм да. Тэгээ бас өөрөө бас ингээд жоохон контакт авсан гэсэн нэг тийм одоо дүр зураг бол хажигдагдсан. За харин шүүгчдийн шийдвэр юу болсон бэ гэхээр за тулуу бол аль хэзээний техникийн алдаа бол авцсан байсан. Дахиад авах юм бол талбайг чөлөөлөх нь ойлгомжтой. Тэгтэл шүүгчдийн одоо шийдвэр тулууг жүжиглсэн гэж одоо ингэж алдаа авахгүй жүжиглсэн. За хоёрдугаарт нь бол спортын бус алдаа гаргасан гэж байгаа байхгүй. За тэнгуү чи бүү юу вэ яасан юм бэ юу яриад байгаа юм бэ бүү гэл ингээл ордонч бүр ингээл тиймэрхүү болол өнгөрсөн. Тэгээ яг одоо алдааны үед бол нэг иймэрхүү басан хэрвээ та бүхэн дээр доор харж байгаа бол нэлээд цус мустай бас нэлээд ширүүн бас алдаа гарсан гэж харагданаа. За энэ хоёр залуу тэгээд ингээд бас хоорондоо нэлээд юутай болсон одоо тийм юу кимдээ одоо энэ чинь тэгээд нэг иймэрхүү алдаа малдаа гараад ер нь бас тэр толгойг ингэж талбайгаас чөлөөлөх асуудал бол ер нь гарсан байгаа. За яг тэр нэг контактын дараагаар үүссэн нөхцөл байдлыг ингээд бичлэг болгож авсан байлээ. Тэгээ энэ бичлэг бол ийм хаштагтай. За Mongolian Ballers хэмээх одоо Instagram хаяг байлаа. Тэгээ энийг бас дурдахгүй болохгүй. За тэгээд хөдөлгөөн харцгаая. За ингээд тухай бариад ингээд зогссон яг одоо харж байвал ингээд баахан цус тусцсан байгаа. Ингээд бүр ингээд цус тусаад тэгээ энэ дээр бүр ингээд харахаараа энэ ингээд бүр ингээд цус нь ингээд бүр тогтохгүй байгааз тэгээд яг ийм алдаа гарсан энийг бол одоо шүүгчд бол маш сайн харсан гэж би хувьдаа бол дүгнж байгаа. Тэгээд яалтчгүй одоо иймэрхүү хэмжээний бэртлийг өгнө гэдэг бол санаатай ч санаадгүй ч ер нь бол спортын бос алдаа. Ямар нэгэн байдлаар энэ чинь хүмүүс хоорондоо тоглож байгаа. Тэгээ яг юу зарим нэг нь бол энэ чинь бол спортчтэй гэж хэлчихсэн. За тэгээ хэдүүлээ яг энэний одоо бэртлийн дараах мэдээллийг нэгээс хараад байгаа. За бишрт металлын Facebook хуудаснаа бол одоо бэртлийн мэдээллийг бол оруулсан байгаа. Мөнх чөдрийг маань одоо маш олон хүмүүс асууж шинжилгээний хариугаар хамар цөмөрсөн хугаралтай таславч зүүн мөрөлттэй гэсэн онцтой гэж. Тэгэхээр ер нь бол хамрын одоо гимтэл гэдэг бол маш амар. За одоо би өөрөө бас хамрын хаалганд орж исэн хүн баггүй ингээд хоёр талаараа ингээд хамрын хаалганд орж исэн. Тэгэхээр яг одоо магадгүй ингээд энэ хүн ингээд хамраа цохиулсан бай ямар нэгэн байдлаар одоо энэ хүнд бол ингээд яг ингээд тестлүүлээд ингээд учир нь олдоод явах бах. Гэхдээ 5-аас 10 жилийн дараа ч юм уу ямар нэгэн байдлаар урт хугацаанд хамрын гимтэл гэдэг бол зөвхөн хамрын гимтэл биш болж хувирдаг. За яг энэ хүү хугацаанд хүний бие организмд яг ямар асуудлууд гардаг вэ гэхээр за би одоо бүр эмч хүн шиг ингээд хэлээ заа та хэдэд. Хамарны ингээд дунд энэ одоо энэ таславч юм уу да тийм хаалха одоо энэ хувааж байгаа энэ нэг мөөрс. За энэ ингээд морийнхаар ингээд эс ч юм уу ингээд нэг юм сонин ингээд моричдаг. Тэгэнгүүт нөгөө хүмүүс чинь ингээд хамар ингээд битүүрхээр ингээд нэг жоохон нэг тийм амьсгалж болохгүй тэрнээсээ болоод уур уцаартай болох. За дээрээс нь ахуулаад ингээд энэ хүний энэ
хоёр хацранд байдаг. За туханд байдаг юм агаар ингэж орж гарч идэг тийм одоо хэсгүүд хоосон хэсгүүд байд юм байна. Байх ёстой юм байна угаасаа. Агаар ингээд сэлгээд ингээд гараад явж байгаа хэвээр. За тэр агаар руу ингээд ямар нэгэн байдлаар одоо агаар ингэж орохгүй, да дээрэс нь бөглөрөх юм ямар нэгэн одоо асуудлаас болоод ургацаг ургана гэж асуудал гардаг. За энэ ургацаг ургахаар юу болох вэ гэхээр за энэ духны хэсэгт бол яг энэ одоо хөндөй хэсэгт ардлт нь нэг юм хальсан хаалт байдаг гинэ. Тэр хальсан хаалтны ард бол уураг тарих бол явж байгаа. Тарихынд ингээ хүрх юм бол тэр бол одоо аюул болно. Тэгэхээр одоо тэр ургацаг ургаа тархинд хүрсэн хүмүүс юу гэж ярьдаг гэхээр ёо толгой л өвдөдөх юм ямар сони юм бэ зүгээр ээж хатал толгой өвдөдөх ингэж ярьдаг хүмүүс байдаг би сонсч л байсан. Тэгээд тэрийг ингээд юу гэж үздэг вэ гэхээр ер нь бол хамарны гэмтлээс л болсон. Ер нь бол хамарны гэмтэл асуудалтай. Тэгээд ингээд урт удаан хугацаанд тархинд хүртэл болдгоо гэдэг иймэрхүү бол дүгнэлт бол зөндөө байд юм байлээ. За тэгээд дээрээс нь хамгийн хэцүү зүйл бол хамарны гэмтлийн урт хугацаанд гарч ирэх зүйл бол зүрхний шигдээс. Одоо нөх хүний амьсгал ингээд гүйцэд авахгүй дутуу авагдаад хахаар зүрхний одоо нөгөө одоо хүчил төрөгч те одоо зүрхээ ингээд зүрхээ хангамж гэж ярьд юм л т. Тэр нь ингээд дутуу очиод хахаар ингээд зүрхний шигдээс болох үндэслэл ер нь болдог. Тэгэхээр яг одоо энэ хүний одоо бас ингээд хамарны асуудал бол ер нь миний хувьд бол маш хүнд тусч байгаа. Босод хүмүүс бол яг энэ хамарны асуудлыг мэдэхгүй хүмүүс бол аюун сүртэй энэ ганц хамар хугараал үсттэй бараг л ингэж ийм тийм биз гэж боддог. Яг үндэ энэ чинь урт хугацаанд бол маш анхаарахаар ийм асуудал байгаа шүү. Хэрвээ одоо таны хүүхэд ингээд хамраараа унж тэ эсвэл одоо хамар юм мөргсөн байт юм бол жил болгон очиж одоо хамарны ингэж юунд X-ray хэрглэж үгүй юу гэдэг те хамарны тэр асуудлыг нэг жоох анхаарч үзээсэ гэж би бас та бүхэнд бол зөвлөмөр байна. Тэгэхээр ямар тач одоо мөнх өдрийн энэ алдаа бол одоо зүгээр байж байгаа жүжиглсэн юм одоо зүгээр нэг ийм зүйлээс бол болчоогүй маш одоо хүнд контактаас болж ийм одоо хамар цөмөрсөн гэж байгаа шүү. Бүр хамар цөмөрч хугаралтай гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол бас нэлээд контактыг авсан. Тэгээд би бол хувьдаа бол энийг зөв шийдвэр гэж бодож байгаа. Тэгээд зарим хүмүүс нь бол энээс болоод баг тулуугаараа авчлаа. Тулуугүйгээр одоо ингээд SGFs баг хоцсонгүй баг л бишрэл медалийнхаа шившиг шүүгчтэйг нээсэн иймэрхүү тиймэрхүү юм байна. За би энэ дээр бол өөрийнхөө байр суурийг хэлэхэд бол энэ бол маш зөв шийдвэр болсон. За ингээд цувралын 7 тоглолтын дараагаас одоо бишрэлт металл финал руу явж SGFs баг 3 дугаар байрын одоо шагналыг авч 75 сая төгрөгийн эзэд болжээ. Тэгээд бас энэ завшааныг ашиглаад SGFs багта одоо дараа жилийн үйлрэлт нь болсон амжилт хүсье. Тэгээд бас финал руу гараарай, авраг болоорой гэж одоо фри тинкийн зүгээс хүсмээр байна. За ямар ч хэдүүлээ бишрэлт металл ингээд цаашаа ингээд 4 дараалсан хожлыг аваад финал руу гарлаа гэдэг энэ одоо мэдээний дараас бүр итгэж өгөхгүй байсан те. Тэгээд дэлхийн итгэхээргүй тийм одоо бас статистик үзүүлэлт бол байна. Статистик биш одоо мэдээлэл үр дүн бол байна. За энэ юу вэ гэхэлэр одоо мэргэжлийн сагсан бөмбөгийн лиг болох NBA-д одоо 3 тгээс одоо хожигдож яваад те 3 тэгээр хожигдож яваад 4 дараасан хожлыг авч одоо дараагийн шат руу эсвэл одоо төрүүлсэн тийм тохиолдол нэгч байдаггүй юм байна guys. Тэгэхээр энэ тохиолдол бол дэлхий дээр зөвхөн нэг л байдаг. За тэр нэг тохиолдлыг хэдүүл харъя. 2015-аас 2016 оны улиралд одоо Филиппиний одоо PBA гэж одоо тийм лиг байгаа юм л та. Тэгээд энэ лигт бол одоо Сан Мигел, Бирмен болон Аляска гэдэг юм хоёр баг бол одоо финалийн тоглолтод бол уучраа тааржээ. За энэ хүү финалд бол Аляска баг бол 3 тэг гэсэн үзүүлэлттэй явж байгаад араас нь Сан Мигуэл гэдэг ингээд энэ баг 4 дараалсан хожлыг авснаар дэлхийд цор ганц байгаа ийм түүхийн үр дүнг бол хийжээ. Тэгэхээр одоо бид бүхэн бол одоо бас 2 дахь энэ тохиолдлын эзэд болж байна. 2024-өөс 2025 оны одоо Монголын үндэсний дээдлийн улиралд 3 тэгээс 3 тэгээр хожигдож яваад 4 ялтыг одоо дараалан авч цувралыг үргэлжлүүлжсэн ийм үзүүлэлт бол дэлхийд 2 боллоо. Тэгэхээр бид хүн бас маш их азтай хүмүүс юм. Тэгээд бас нүдэрээ үзэж очиж одоо яг тэ биеэрээ одоо мэдэрсэн одоо олон Монголын хөгжөөнд дэмжигчид та бүхэнд бүгдэнд нь баяр хүргэе. Бид бүхэн бол бас азтай яг нэг юм ховор тохиолдлын эзэд боллоо шүү guys.
За одоо хэдүүлээ дараагийн шатны буюу одоо 2024-өөс 2025 оны Монголын үндэсний дээдлигийн финалийн тоглолтын тухай ярих цаг нь ингээд иржээ. За мэдээж хасын хөлгүүд одоо бас хэд хэдэн дугаарыг хасын хөлгүүд болон сэлэнг бодонс гэсэн багуудын хооронд бол ингээд босон тоглолтуудыг бол би ярьсан байгаа. За энэ удаа бол дахиад хасын хөлгүүд болон бишрэлт металл гэдэг бас сонирхолтой цувралыг дахин ярих болох нэ. За хасын хөлгүүд бол харьцангуй металлуудыг бодох юм бол маш нэг гоё амралттай байгаа. Сэлэнг бодонсыг бол аль дээр нухсан. Тэгээ сэлэнг бодонсыг нухсныхаа дараагаараа л энэ чинь сайхан тайвшраад ингээд амарч мамраад гоё дараагийн одоо шатандаа бол бэлтгэсэн байж байгаа. За харин бишрэлт металл энэ цувралынхаа туршид бол нөгөө Азийн авраг шалгаруулах лиг миг гэнтэр гэл ингээд яваал ингээд маш завгүй явсан. Одоо эцэст нь бол үнэхээр гайхамшигт хойж гарч ирлээ. За өнөөдөр бол 4 сарын 19-ний өдөр байна. За хамгийн ихний тоглолт бол нэгд өдөр буюу 4 сарын 21-ний өдөр байгаа. Ерөөсө 2 хоногийн дараагаар шууд ихний тоглолт бол ингээд эхэлж байна. За харин дараагийн тоглолтуудын хуваар гэхээр штэ. За финалийн 2 дахь тоглолт бол үргэлжлээд 3 өдөр байгаа юм байна. Одоо 4 сарын 23-ны өдөр. За араас нь дагуулад хагасаа өдөр 26-ны өдөр. За тэгээд финалийн 4 дахь тоглолт бол бүхлөтэн юу вэ? 7 хоног өнжөөд. Биш 2-7 хоног өнжөөд юм биш үү? Бямб гарагт байгаа юм. 5 сарын 17-ны өдөр байж байгаа юм байна. За тэгээд 5 дахь тоглолт гарах юм бол 5 сарын 19-нд. За 6 дахь тоглолт 5 сарын 21 ингээд бүр нэлээд хойшлоод явах юм байна. Тэгээ бид хүн бол 5 сарын ер нь баг 24-5 хүртлээр финалийн тоглолтыг бол үзчихнэ л гэсэн үг юм. За тэгэхээр мэдээж бол хасын хөлгүүд бол ямар хүчтэй баг юм бэ гэдгийг бол бид хүн сэлэнг бодонстой Demarcus Cousins-тай багийг бол буулгаж авснаар нь мэдсэн. Тэгэхээр энэ хоёр баг хоёулаа маш том түүхийн гэрчт болж одоо гарч ирж байгаа. За яхан бишрэлт металл бол ингээд 4-ийг болоод 4-3 болоод ингээд түүхийг бичээд дэлхийд байхгүй түүхийг бичээ гараад ирсэн. За харин нөгөө хасын хөлгүүд бол аваргууд байд юм аа. Монгол тэр NBA-ийн тоглогч тэр 4 удаагийн суперстар байна хамаагүй. Бид нар бол айхгүй. Бид нар хожигдж байгаа ч гэсэн биднийг одоо ингээд штэ шантрахгүй гэдгийг бол ингээд харуулсан. Тэгээ дээрэс нь Монголд одоо NBA-ийн суперстар ирэхэд буулгаж авсан анхны одоо баг болж таарлаа штэ. Тэгэхээр чи хоёр одоо том одоо түүхийн гэрчүүд бол болж байгаа. За тэгээд хасын хөлгүүд бол одоо бол тий Demarcus Cousins-ыг буулгаад авсан баг бол бас л үзэж тарахад бол амар санагдаж байгаа. За металлийнхан бол харин харьцангуй бас би яг нэг үг хэлэхэд бол хасын хөлгүүдийн хайжууд бол арай жоохон сул байж магадгүй гэж би бол одоо хувьдаа жоохон дүгнэлт хийгээд. Гэхдээ тэр миний дүгнэлт ч одоо бүр ертөнцийн нөгөө талд ингээд дүгнэгдсэн юм шиг л байна. Би ч одоо юу гэж яг анх таамаглажсэн бэ гэхээр за юу яах юм бэ? Сэлэнг бодонс болон SGFs гэдэг финалд гарах юм байна гэсэн чи тэр хоёр нь хоёулаа болторсон. За тэгэхээр ер нь бол бөмбөг бөөрийнхи юу ч болж магадгүй. Бишрэлт чи энэ жил дахиад төрүүлчих магадгүй. Тэгэх юм бол бүр үнэхээр бүүн болно. За тэгээд өнөөдрийн бичлэг энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд та бүхэн сонирхолтой байсан байх гэж найдаж байна. Тэгээд бас хэдүүлээ гоё дахиад үргэлжлүүлээд араас нь финалийн тоглолтуудаараа уулзъя гэж бодож байна. Тэгээд та бүхэн юу хийх юм мэдж байгаа лайк and subscribe дараад тэгээд дараагийнхаа дугаараар уулзцгаая guys. See you.